За энэ Монголын залуучуудыг харахаар ингээл комедийн төр үзэл хараал оролцоол нэг л их орчин үеийн урлаг entertainment ярьсан хүмүүс байдаг. Тэгээд тэр зүйл нь нийгмийн сэтгхүүг хааш нь бол хааш нь удирдах мөнгө өгвөл юу ч хийхээс боцохгүй юм сэтгхүүтэй хүмүүс болж хувиргаж байгааг ердөөсөө ч мэдэхгүй. Тэгээд ер нь бол гадны бодлого, гадны одоо юмар ингээд замаар явна гэдэг бол энэ Монголын залуучууд бол хайрын он жилүүдийг алдж байгаагаа хэзээ ч ухамсарлахгүй байна. Нэг 10 хэдэн жилийн дараа, 20 жилийн дараа эргээд харсан чи энэ миний явах зам биш байсан байж тээ гэд буцаад нөгөө өөрийнхөө үндэснийхээ замыг хайх гэхээр маш их цаг хугацаа алдсан байна гэдгээл ойлгохгүй л байгаа юм да. Тэгээд миний хувьд бол олон жилийн зүйлийг хийж үндэсний одоо энэ язгуур өв соёлоор нь хүмүүсийг жижигхэн ч гэсэн соён гэгэрүүлж гэл ингээл маш их хэрэг хичээж байгаа. Манай энэ мэрэгжлийн уран бүтээлчид ч гэсэн нэг хэсэг намайг шоолоод байдгүйсэн. Одоо явж эцсийн бүлэгт миний зөв болж хувирна. Соён гэгээр л гэхээр бид нэг том цагаан хаалаад нөмрөг өмсөд алгаа авсраа суухыг хэлэхгүй л дээ. Энэ маш жижигхэн үндэсний сэтгэлгээ ухамсар гэдэг чинь маш энгийн зүйлээс эхэлдэг. Ийм байгаа. Тэгээд яг уу ер нь бол жоох юм бодцох хэрэгтэй. Тэгээд ямар зүйл рүү бид нар хандвал бидний зам мөр тэ улс орны хөгжил гэдээ яриад байгаа шүү дээ. Нэг л их хөгжил ирсэн хүмүүс. Тэр чинь нэг байшин барилга баригдахаас эхлэхгүй шүү дээ. Хүн өөрийн ухамсартай замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулаад явцдаг чадвартай сэтгхүүтэй. За тэгээд бусдтай хандаж харилцахдаа зөв үнэн байж чадах тий. Гэтэл бид нэг л их соёлтой, соёл гэдэг үгний цаана маш харгас бүдүүлэг байдлыг нуусан ийм хүмүүс болж хувирлаа. Хөгжил, дэвшил гэдгийн цаана бид нар хулгай хийдэг ийм л ард түмэн болж хувирлаа. Ер нь бол үннээр амьдрах, зөвөр явах гэдгийг эрхэмлж байгаа хүн тун ховор байна. Тэгээд энийг бид нар бодох хэрэгтэй. Боловсрал гэдэг үгний цаана бид нар боловсон хулгай хийж сурлаа. Өнөөдөр боловсрал гэдэг чинь зүгээр ном эрдэм сурах биш шүү дээ. Хүнтэй яаж харилцах, мал амьтан, надгус, байгаль, дэлхийтэй яаж харилцах гэд бид нар бол олон зүйл оролцож байгаа шүү дээ. Гэтэл зүгээр боловсрал гэдэг нь нэг мэрэгжил эзэмсчихэд тэрийгээр төрөй барьж хулгай хийхийг хэлэхгүй. Хэрвээ энэ хуулийн мэрэгжил эзэмсэн хүн үнэн шударгаар байж чадахгүй тэр мэрэгжлээрээ далимдуулж хулгай хийж байгаа хүмүүс бол ирээдүйд хэдэн үеэрээ ингээд тэнгэрт нэргүүлж амьдрах юм нөхцөл байдлыг л бий болгож байгаа. Тэгэхээр монголчууд бид нар маш энгийн юмнаас одоо үндэснийхээ тэр философитэй үндэснийхээ юмыг хайхгүй бол бид нар хэтэрхий их академик юмнаас хайгаад байна л да. Тэр улс орнууд чинь өөр энэ дэлхийн өөр талд амьдарч байгаа. Бид нар энд Монгол газар шороон дээр амьдарч байгаа. Бидний өвөг дээдсийн мянган жил яваад ирсэн энэ ёс заншил тийм ээ өв соёл энэ бүхэн чинь бидний хамгийн амин сүнс нь байхад бид нар арай өөр юм хайж яваад хайрын он жилүүд алдаад буцаад эргээд нөгөөх рүүгээ орох гэсээр л дахиж он жилүүд алдаад тэгээд хинч хэрэггүй ингээд нэг насыг туулж байгаа юм шиг надад санагддээ шүү дээ. Тэгээд сайн бодцгоо.